누구로? 열어 өвдө다가. миний хос өвдөж байгаа тийм ээ. Тэгээд агаарын явахд явах гэж байгаа бит хоёр. Ер нь яваг нуруу нэмэлчин амьсан сонгодог гэсэн тий. Тэгээд одоо явж үзэх гэж байна. Гэтэ манайхаас жоохон холоо. Манайхаас жоохон ч ер нь нэлээд хол. Норт Сидней дээ. Тэгээд хүүгээ үлдээчээд найдтай үлдээчээд битээр нэг цагийн агаарын явганд явах гэж байна. Хүйтэн бараатай байна. Ийм газар байгаа. Ер нь бол хотын төвтэй маш ойрхон. Маргил хотын төв тий. Тийм Маргил хотын төв. Harbor Bridge-ийг хажууд ч тийм нөгөө талд нь. Янзандаа 15 минут хүлээгээд өгч байна. Яа. Ой яна шууд бичлээ явуулаа. Зя ийм гой газар. Яа тасарцаа. Өөрсдөө шоу мэдрэгийг хүсэж ивэл энд. За тэгээ йогийн гудас мандас авчих шаардлагагүй зөвхөн зүгээр өөрийнхөө хувцсыг бэлдэж ирнэ. За тэгээд хувц солих өрөөтэй жижиг өрөөтэй учраас амар санагцсан. За ингээ хичээл эхлэхээ бие бэлтгэж байж байна да. Энэ дасгал бүр амар гоё байсан. Нуруу амраасан. Тэгтээ жоохон айцтайсэн ч гэсэн амар гоё мэдрэмжтэй байсан. Тэгээ битээр өмнө хамт нэг иймэрхүү юмд ерөөсөө явж байгаагүй. Тэгээд энэ даах удаа ингээ явж байгаа. Тэгээд энэ бас амар гоё филинг өгд юм байлээ. Дээрээс нь ингээ би энийгээ вау энийг ингэж хийж чадчихээн, ингэж хийж чадчихээн өө. Энэ өстой гоё ингээд амар кул байсан. Тэгээ йога дуусаад ингээд тайвшруулаад амраад юм байлээ. Тэр нь амар гоё. Яг би яг тэр хэсэгт ингээ унтчихдаг. Тэгээ тэр нь бүр ингээд амар гоё тарих амраадаг. Бүтэн бие ч ихсэн амраадаг. Ингээд бүр үнэхээр фреш болдог санагцсан. Яг энэ дээр хоёр гараа тавьсан ч бүр ингээд шууд зүрх боллоо амар эвгээсэн. Гэхдээ дараа нь бол айхаа болчтой юм байлээ. Тэгээ бас энэ йогод явснаар сонголт яг зөв хийдэг юмнуудыг амар ол сайн мэдэж авсан. Ер нь өмнө сонголтуудаа амар буруу хийдэг байсан байлээ. Ялангуяа би болох ингээ волейболоор хичээлдэг. Гэхдээ амар тийм биш л дээ. Гэхдээ яг зөвхөн волейболоор тоордог гэсэн чинь бид нар ингээ дасгал дуусаад ингээ сонголт хийдэг. Тэнгүүд энэ йогийн сонголтууд бүр шал өөр. Бүр үнэхээр өөр. Би бүр өмнө ингээ буруу сонголт хийдэг байсан гэдгийг бүр ингээ ойлгож авсан. Тэгээд бүр айгуу гоё йогод бас дурлаж байгаа. Гоё байгаа. Тэг дээрэс нь хэлэхэд би бас нэлийн бөхтгөр амар бөхтийдэг. Тэг бөхтөрөө засахын тулд йогод бас явж байгаа. Тэг манай багш хэлэхдээ болохоор хамгийн багадаа 6 сар хичээлж ижин бөхтөр засагдана бас бүс зүг шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд тасралтгүй йогороо 6 сар хичээлзийн эцэст ер нь үр дүнд хүрнэ гэсэн болохоор тэг дээрэс нь манай багш өөрөө personal одоо fitness training хийдэг. Тэгээ бас Сиднейд фитнес трейнер одоо авах байгаа сонирхож байгаа хүмүүс бол багш руу манай зулаа багш руу холбогдорой. Йога нь бол үнэхээр гоё санагцсан. Тэгээ ялангуяа нуруу өвддөг, суугаа ажил хийдэг. Ер нь л нуруу өвддөг төрлийн хүмүүс бол йогоор хичээлбэл үнэхээр үр дүнтэй юм байлээ гэж зөвлөмөр байна. Тийм агаарын йогоор хичээж байгаа энэ олсон дээрээсээ буумааргүй санагдаад идэм бидлээ. Нэх гоё амар гоё филингүүд ингээ суугаал байгаад амар санагцсан. За тэгээд ялангуяа гадаадаа байгаа монголчууд маань эрүүл мэндээ сайн бодож хайрлаж байгаарай гэж хэлмээр байна тий. Бид чинь залууч гэсэн эрүүл мэндээ ирээдүйн үр хүүхдийнхаа төлөө эрүүл мэндийн эртнээс бодож хайрлаж авах хэрэгтэй шүү. Йога туссан чинь нурууднаас ингээ өргөс авсан юм шиг гоё. Ямар ч өвчмөө.
Мэдрэгч гин үү? Аха өдрөгч. Хөнгөн болж байгаа зү. Гоё байна. Тэс сонирхолтой юм. Тэрнээс гадна за нуранаас гадна ингээ бүх булчин хөгжөд байгаа. Дараа нь ингээ энэ булч ингээ битүү өвчин болчихсон. Ингээ хүндөр болоо тэгээ дараагийн 2 дахь 3 дахьаас юу гайгүй болж илаа юм гоё. Хуйн чинь байхгүй бол. Нуруу өгшөд идэв штэ ингээ суухаар яаш ингээ халууд өгöd тэр бол юу ингээ яалтчгүй зүгээр болж байгаа байхгүй. Тэгээ миний нуруу амар өвдөд идэв тэр бас зүгээр. Энэ хэсгээр амар чилж өгдөг. Тэр энэ аль амар гоё зүгээр болж байгаа. Минийх бол угаасаа сүмтж байгаа. Тэгээд хийгээд дуусчих гоё ялчих шүү. Гоё энэ амар хөлс гардаг. Хүмүүс хөлс гарахгүй гэж амар хөлс гардаг. Харин хамаг хөлс гарч байгаа тий. Хөлс гардаг тий. За явцгаая. Явцгаая. За ингээд йога тарч ирчээ байж ингээд йогт явсан сэтгэлдээ яриул. Өмнө нь ерөөсөө агаарын йог, ер нь йогоор ерөөсөө хичээлж үзэж байгаагүй. За тэгээд яагаад ер нь би тэр йогт явахлаас ерөөсөө өглөөс ирэхээр ингээд нуруу амар өвдөд. Тэгээ ялангуяа би амар бөхтгөр. Би ер нь яг ингээд нилийн энэ хэсгэрийн нилийн ер нь амар бөхтөдөд амар юм болохын дээр амар муухай харагдаад байдаг. Тэг өөрөө бөхтөрөөч мэднэ л дээ. Тэгээ бөхтөрөө засгаж ер нь нилийн хичээж байгаа. Тэгээд дээрэс нь нуруу сүүлийн үед нилийн өвдөд уламжлалтын эмчэд үзүүлсэн чинь битэрийн уусаа нурууны суулттай нэгсэн байхгүй юу. Тэгээ битэр 5 удаа барай илгсэн, өмнө ч гэсэн дахиад барай илгсэн. Тэгээд ерөөсөө битэрийг сонголт сайн хий, дасгал хөдөлгөөн сайн хийгээд гэртээ хийхээр нэг юм яг зөв хийж байгаагаас мэдэхгүй, яг зөв хийгээд авахгүйгээс бас мэдэхгүй байсан. Тэгээд яг Facebook-ийн Sydney Mongolians дээр зарыг хараад агаарын йог байх чинь ингээд тэгээд ер нь чат руу бичээ. Тэгээд нэг удаа trial хичээлд нь явж үзээд тэг бас газрын йог зааж байгаа юм лээ. Тэг газрын йогийнх нь бас trial сууж үзээ. Тэг ерөөсөө таалагдаад агаарын йогт явж үзээ. Тэг агаарын йогт явсан. Тэгсэн чи газрын йог хичээлснээс агаарын йог нь бүр шалуур. Би газрын йогоор нь ямар ч гэсэн 1 сар явсан хгүй. Тэгчээд агаарын йог явуулж байгаа. Тэг агаарын йогт явсан чинь газрын йогт явснаас 2 дахин илүү баг 3 дахин илүү үр дүнтэй байсан. Ингээ шууд л нурууны өвчин бүр шууд алга болоод тэгээ ер нь газрын йога болоод одоо ингээд агаарын йогт нь шууд явж байгаа. Битэр тэгтээ 7-ны 1 л өдөр явж байгаа л да. Битэр 7-ны 1 өдөр явахад ингээд багадаад байгаа байхгүй юу. Одоо ингээд за хагасанд явчлаа хэд 1-р 2-р өдөр ингээд амар гоё байжсэн. 3-р өдрөөс ингээд буцаад нуруу жоох ингээд чангараал булчин угаасаа өвдөд байгаа нэг бийд мэдрэгдээд тэгээ битэр ер нь нэмий гэж бодож байгаа. Гэхдээ яг нөгөө хүүхдийн цэцэрлэг сургууль гэдэг учраас битэр одоо нэмж чадахгүй. Тэгээ ямар ч байсан 7-ны 1 өдөр битэр ямар ч байсан 6 сар тогтмол явна гэж шийдсэн дээ явж байгаа. Тэгээд йогоор тэгээ бас би газрын йогт явж байсан охиноос асууад йогоор хичээл тэр охин амар олон жил йогоор хичээл олон жил 4-5 жил хичээлж байгаа гэсэн. Тэгээд йогоор хичээлээд төрөх йогоор хичээлээгүй төрөх хоёрын ялгаа ямар гэдэг вэ асуусан чинь асар том ялгаад байдаг гээд тэр манай тэнэг охин манд хийж зөвлөсөн. Тэгээд ерөөсөө төрхөөр одоо бэлтэж байгаа хүмүүс бол ер нь йогоор хичээлвэл зүгээр юм байна лээ гэж хэлж илээ. Тэгээд би бол одоогор мэдэхгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө бол төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол ер нь йогоор хичээллээрээ угаасаа бид ингээд шууд мэдрэгддэг юм гэлээ. Хүний булчин суларж байгаа, чангарж байгаа. Тэг ингээд яагаад аль хэсгээр өвдөд байгаа, аль хэсгээр сонголтгүй ингээд. Тэгээд бид нар ингээд гэртээ өөрөө YouTube үзээд сонголт хийдэг чинь багштай хийснээс бас 2 дахин өөр ялгаатай. Одоо ингээ би гэртээ хичнээн YouTube үзээ хийж байгаа гэсэн би зөв хийдэггүйсэн байгаа аахгүй. Өмнө би хийж үзсэн л дээ. Гэхдээ тэр маань ерөөсөө зөв байсан байгаагүй байлээ. Тэгэхээр ингээд багштай явах, багшгүй явах хоёрын ялгаа угаасаа асар том байт юм билээ шүү. Тэгээд манай багшийн талаарх мэдээлэл YouTube-ийн бичлэгийн төгсгөлд оруулчих. Та хараарай. Тэгээд мэдээлэл авахаар бол чатаар нь холбогдоорой, Facebook page нь оруулчих, Facebook page руу холбогдоод эсвэл дугаарлан залгаад мэдээлэл аваарай. Тэгээд манай бичлэг таалагддаг бол like and share, subscribe хийгээрэй манайхаа. Баярлалаа.